Хоёрдугаар анги маань нийтхүү аавынхаа боорон дундаас түүний хамгийн том нууцыг олж мэдэж байгаагаар энэ анги маань эхэлнэ. Гэй. Энэ нь түүний бага насны траума болж бичлэгэн дээрх шиг болохгүй гэсэндээ л хар багасаа л төмөр өргөж, эрэгтэйлэг шинжээ илүү гаргаж, нэг л мэдхэд нас биеийн гүйцэн 90 зэнд хүрч, альфа шинж нь үрдсэн сайхан ир болжээ. Ахлах сургуулийнхаа Америк хөлбөмбөгийн багийн ахлагч нь болж, ялтын амтч түүн таалагддаг байв. Тэр өөрөө ч сайн байсан. Гэхдээ ааваасаа авсан трауманаас болоод хувц солих өрөөнд олон шалдан ирчүүд дунд их л тухгүй байдаг байв. Нэйт ахыгаа лүүсэр гар гэж боддог. Харин ээжтэй дургүй байв. Тэр аавтайгаа дотнд хэдийш нэг юм ярьдаггүй байлаа. Нэйт эмэгтэй хүнд их өндөр шалгуур тавьдаг. Эрэгтэй хүн шиг харагддаг, ярьдаг бол тэр дургүй. Тэр дундаас бие үсийг хамгийн ихэр үзий яддаг байв. Харин Мэди биен дээрээ бараг өсгөө шахан байгааг Нэйт анзаархуулна. Тэгээд Нэйт Мэдитэй үерхэж хэрвээ чамд хэн нэгэн хүрхэл юм бол би түүнийг аална гэж амлана. Хичээлийн эхний өдөр болж Руи шинэ бэстидээ явсандаа ихэд баяртай байна. Тэд хамтдаа мансуурч гой байсан ч гэсэн хар тамхи эцэстний дүрүүдийг Руи сайн мэдж байгаа. Хар тамхи шиг хэрэггүй юм гэж үгүй шүү. Kids don't do drugs, okay? Мэдиг усан санд нөгөө залуутай онцсон тухай бүгд л ярьж. Угаасаа тэгж яхад нь залуус бичлэг хийгээ байжсэн юм чинь. Тэгсэн үедээ ч мань хүн үнийг асарсан гэх шалтгаанаар Нэйтийг аргалах болноо. Дүр солигдох үед Рүүг багш нь энэ зуу юу хийсэн талаар нь асууж олонний өмнө гаргах үед тэр энэ зуун Драгнаас олж ээжтэйгээ муудалцаж хэтрүүлснээсээ болоод эмнэлэг төрөгцөнгээд хүн дурсамжууд нь орж ирэн түүнд хэцүү байх болно. Энэ үеэр Нэйт Мэдигийн нөгөө залууг сталкертаад гэрийн хаяг хаана ажилладаг гэд бүх мэдээллийг нь цуглуулж байна. Одооноос түүнийг золиосгий. Руи 13 настай байхдаа ээжигээ ажилдаа явсан хайгуур өвчтөе аавгаа асарч явах үедээ аавынхаа хэрэгэлдэг байсан олон юмнууд дундаас нэгийг нь залгиж хамгийн анх мансурж үтсэн байдаг. Тэр үеийн түүний аавтайгаа өнгөрөөсөн хамгийн сайхан дурсамж нь. Жүүлсийн утсанд ичимхий залуу гэсэн нэртэй аянаас чат ирнэ. Кейтийн парын дээр секс хийжсэн бичлэг нь олон задарчээ. Бичлэг хийж байгааг нь өөрөө ч мэдээгүй байж. Тэгсэн хэдий ч дэрийг нь сургууль даяараа тэр жигтэй үтсэн байв. Тиймээс гол буруутан дээр очиж бичлэгэн дээрх намайг биш гэж хэлэвгүй бол цагдаад хэлнэ гэж сүрдүүлж байж бүх юмыг буцааж хэвэн болгохоор болов. Дээр нь нэмээд баахан нүрний будан шөнх ахуулаад мань хүнийг яг өөрийнхөө боол болгоцсон явж байдаг. Тэр харааштай нэмтнийг Руи бороонд норон барин Фейзийн гэрт навчна. Очиж юм авах санаатай л гэрт нь ороод мандаа хуурай авцаас бас нэмээд драг өгчих минийх дууссан гэж хэлнэ. Харин Фейз яг 8 их гэж байгаа болохоор Руи гарахыг байна. Энэ үеэр Нэйт Залисын гэрт нь орон бариар мэрэгсэн аяттай л өөрийн юм шиг гэрт нь оржээ. Дүрс шилжих үед Маккей Кэситэй сэтгэлийн уцаа хөндөн яриа өрнүүлэх гэтэл охин хэд хоорны тод байхаар нь жаахан өөрөөсөө түлхтэл Кэси гомдноо. Фейзинд цүнх дүүрэн бараатай өөрийгөө Маус гэж танилцуулах эвүүгаар Рүүгийн гарыг үнсэж мүсээд тэгснээ отгон дээрээс хентанет гэх хар тамхиг Рүүд хүчээр шахна. Фейз димиг их төхөө өгдөгч Рүүи айснасаа болоод амандаа ичхв. Угаасаа хинч айхаар. Яг энэ үеэр золиос маань гаднаас гэртээ орж ирэх өгөөд хөргөчнөөсөө биер авах үед нь буланд Нэйт сууж байна. Мань залууч сүнс арсан аяттай зочих болно. Тэгээ залууг өвдгөлүүлж байгаад Мэдитэй тасалсан байх үед нь хүчинсэн гэх шалтгаанаар Стожинкэн цусыг нөжтэй нолно. Нөгөө эвгүүга Рүүгээс $300 нэхэд угаасаа байхгүй юм чинь Фейз өмнөөс нөхчий гэсэн чинь чамд бол 600 гээд үнийн нэмнадын тэгсэн идэж Фейз дүүнийг нөгнөө. Нэйт Золиосыг зодож дуусчаад парын дээр өмсөж байсан хувцсыг нөмсөөд Мэдиг очиж аван хамтдаа боулинг тоглож болцноо. Үнэн токсик энэ хоёр. Кейтийн бичлэг нь порн сайт дээр тавигдсан байдаг ба доор коммент нь түүнийг олон залуус хүссэн байгааг харсан тэр даруй аккаунт нээхээ шийднэ. Маккей Кэсигээ салж явснаа нүдээ явуулж хүсээд байна энэ. Кэсишт хүснэг нь явуулж энэ. Жүүлс нөгөө ичимхий залуутайгаа нэлийн дотн болсон бичиж байдаг ба тэр залуу Нэйт хоолно. Ингээд энэ удаагийн анги маань төгсөв.